Монголын үндэсний бүхий холбооны эхийн хурал 4 жилийн дараа албан ёсоор өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар холбооны шин тэргүүнийг сонгохоос гадна допингийн маргааныг хилцэж байна. Мөн Монголын үндэсний бүхий холбооны тэргүүн магалж ав 4 жилийн дараа ажлаа тайлбарллаа. 4 жилийн өмнөх эхийн хурал бүхий холбооны хоёр талцсан нөхцөл байдал допинг болон цолны ирэмбийн маргаантай үед болж байсан. Харин энэ удаад ч допингийн маргаа хууль дүрмтэй холбоотой олон маргааны үед хийгдлээ. Эхийн хурал нийт 255 хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шинэ залуу бүхчүүд барилдааны дүрмээр шинэ дүрмэндээ дасан уран мэх хурдан шурхай барилдааныг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Иймийн тулд 2022 оны 9-р сарын 17-ноос 2023 оны 6-р сарын 12 хүртэл 9 сарын хугацаанд нийт 75 удаагийн бүхий барилдааныг зохион байгуулж давхардсан тоогоор 11200 бүх барилдсан байна. Эхийн хуралд аймаг бүрээс 5 төлөөлөгч оролцохоос гадна улсын зан цолноос дээш бүхчүүд, бүхий холбооны тэргүүлэгчид, ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл, барилдааны дүрмийн зөвлөл, хяналтын зөвлөл, багийн төлөөллүүд оролцлоо. Бүхчүүдийн хувьд бүхий холбооны 4 жил хийж хэрэгжүүлсэн ажил болон дараах туу хоолойг хүргэж байлаа. Мэдээд ард түмнийг баярлсан гүл үүрэгтэй хүмүүс. Тэгэхээр энэ нэгд допингийн асуудал нэг талд нь зохицлох хэрэгтэй. Хоёр энэ жилийн жил яригддаг аймагуудын байр наадмын энэ одоо нараа эрүүл тэмцэлгээд энэ асуудлуудаа зохицлох тал дээр өөрийнхөө байр сууриа яах гэж ирсэн байна. Магалжуу сайн ажилласан, би сайн ажилласан гэж бодож байна. Тэгвэл бид нарт бас засах, сайжруулах юм зөндөл байгаа шүү дээ. Ийхүү өнөөдөр Монголын үндэсний бүхий холбооны ээлжид эхийн хурал болж дотоод болон гадаадад үүссэн олон хууль дүрмтэй холбоотой маргаануудыг эцэслэн шийдвэрлэх олон нэрийн аль зэрийг хийлээ.